Бурайдын талаар өнөөдөр бид бүхэнд ярих болно. Эртнээс Монгол угсаатны нүүдэлж орцуулсан энэ нутагт 1206 онд байгуулагдсан их Монгол Улсын бүрэлдэхүүн багтаж байв. Оросууд 1648 онд Марганчин анхны шивээгээ баригдсанаас хойш олон лавшруулсаар Бурайд Монголыг бүхэлдэн эдэлжээ. Тэр цагт Бурайд алхахын зүүн гар Умар тусагт хамаарч байв. 16 дугаар зууны үеэс Алт ангийн арьсаар баялаг тусамтагт хаант Орос улсын худалдаачид сэргүүд ирж суурьсах нь эхэлсэж. Оросууд 1666 онд Өт холын хөндөд цайз барьж дээд дөвд буюу Вэрхний үүдийн гэмээр нэрвэлсэн хожим нүгэлтийн Улаан үд хот тэгдэх болж Бурайдын нийслэл юм. 1680 оноос эхлэн Халхын Түшэт хаанаас Оросын төрөлтийг эсэргүүцсэн байлж тэмцэж эхэлцэж байв. Энэ үеэр Оростой 100 гар хэлцэж халах руу давталжээ. Алхууд Орос 100 гартаа зэрэгцэн байлгах чадваргүй болсон тул Манжид дөр үж тагжээ. Энэ нөхцөлийг ашиглаж 1689 он Манжин өрн хаан Торсын хооронд байгуулсан Нэрчний гэрээ, заримдаа Нэрчний гэрээ ёсоор алба ёсоор зарим Оросын мэдэлд шийдэлсэн байна. Үүгээр Бурайдын зүүн нутагт халахаас алдагдаж халахуур Манжид агав. Ингэж Орос Манж зүүн гар хамжиж Бурайд халах Монголоос нутгаа салгаж авчээ. 1929 оны зөвлөлт социалист бүгд найрамдах арчласан Бурайд улсыг газрын зураг. 1937-оос өмнөх Бурайд Монгол орны аг Уустуурт хоёрыг багтаасан том байжээ. Дагцан буугдсан болон өөр мужид нэгдэх нутгууд. Хожим 1927 оны октябрийн хувьслын дараа нэг хэсэг цагаан айран болон Япон улс эзлэж байсан бөгөөд 1920 онд галс орны бүгд найрамдах улс дээд үдэт нийслэлтэйгээр Оросд нөхдөж байв. 1922 он зөвлөлт салбарт ус нэгтгэсний дараа 1923 онд зөвлөлт соёл бүгд найрамдах Бурайд Монгол улс болон зохион байгуулагдсан юм. 1958 онд улс улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасжээ. 1923 онд зөвлөлт салбарт улсын зөвлөлт социалист бүгд найрамдах холбооны олон улсын бүрэлдэхүүн зөвлөлт социалист бүгд найрамдах автономит Бурайд Монгол улс байгуулагдсаны дараа 1927 он зөвлөлт засгийг эсэргүүцсэн Бурайд ард түмний бослого гарсан боловч зөвлөлт болсон зэрэг зэвсгийн хүчээр тусгаарлах нь оржээ. Зэвсэгт туслахаас хойш Бурайдуудыг нэг ялангуяа боловсролтой эсхийг эсэргүүцэлд эрчимтэй болсноор 1929 он гэхэд 35,000 бус 350,000 хүнийг илмэгдүүлсэн байранд байдаг. 1991 он зөвлөлт бодолт залдрам онож Орос албаны улс бий болоход бүрэлдэхүүнд орж байр суурь дээшилж одоогийн эрх хэмжээ нэрээ олжээ. 1991 оны 5 сарын 27 Орос албаны улс бүгд найрамдах Бурайд улс болгож нэрээ өөрчилсөн улс нь мөн оны 12 дугаар сарын 15-нд зөвлөлт бодолт задрахад Орос албаны улсын бүрэлдэхүүн үлдэж 1994 онд түүхэнд анх удаа ардталсандаа мөр нөхөлт сонгоход Леонид Попадов хэмээх Орос хүн тус улсын ерөнхийлөгчөөр адилсан юм. Үүнээс харахад бидний нэгэн угсаатан үндэстэн одоо энэ Бурайдуудыг анх энэ хаант Оросоос эхлээд одоогийн зөвлөлт албат улс Оросын албаны улсууд яаж энэ муухайгаар бослогыг дарж хүчээр худлаа луурын гэрээ байгуулж энэ Бурайд үндэстнийг маань ингэж Оросын нэг хэсэг болгосон энэ байна л да. Ямар юмдаа манайхан гэж Бурайд 1923 онд зөвлөлт бүгд найрамдах Бурайд Монгол улс ядаж бид нэр одоо Монголоос тусгаарласан Бурайд Монгол улс болёо гэсэн чинь 1958 онд тус улсын нэрнээс одоо ингээд хасчихж байгаа юм. За ийхүү Бурайд улс задрам унаж Орос албаны улс задрам унахтай зэрэгцэл Бурайд улс бол одоо энэ бол албаар өөртөө үлдсэн гэх одоо би бол итгэхгүй байна. Энэ бол Бурайд одоо мэдээж Монгол улстайгаа нэгтгэх хүсэж байгаа. Энэ Орос албаны улс бол нэг юм одоо залтайгаар яасан байх. Энэ хар буруу санааж одоо ингэж бид нэрээ ер нь Бурайд үндэснээс салгасан байх л та. За ер нь Монгол бас яг Монгол угсаатантайгаа нийлэн Өвөр Монгол, Баруун Монгол, Зөв Монгол, Бурайд Халимаг үндэстэн одоо манай иргэд одоо үндэстэн угсаат юм аа. Тэгэхээр одоо бид нар салсан ч тусгаарлагдсан ч их соёлоо
гэртээ нууцаарч цагаад болтугай. Чи Монгол хүн шүү гэх ухааныг одоо Боройдор, Түмэн, Халимаг энэ зүүн гарын Монгол улсууд одоо энэ баруун улс Монгол энэ өөр монголчууд нь одоо дахиад зааварлаж одоо үр хөвгтөд өвлүүлсэн бахаа. За баярлаа. Хоолоосоо цуцраас жоохон товч ярьчлаа.